За бүгдээ өдрийн төргийа. За багшаас нь одоо нийтлэг асуудаг нэг асуултаа нэг бол IELTS-ийн шалгалтыг өгөх үү? Битээ буюу мөн ижилхэн бас англи хэлний төвшинг олон улсад тогтоодог шалгалт байгаа. Битээ шалгалт өгөх үү? Аль нь амархан бэ багшаа гэдэг энэ асуултыг бол сүүлийн үед одоо маш их тавьдаг. За энэ асуултанд бол ер нь нэг өгүүлбэрээр ч юм уу тэр амархан, битээ амархан, эсвэл IELTS амархан гэж хариулахад бол төвхтэй. Яг гэвэл энэ хоёр хоёулаа өөр өөр шалгалт байгаа. За тэгэхээр энэ бүтцийн талаар хэдүүлээс ярилцъя. Юу нь өөрийн, юу нь адилхан, хэн одоо аль шалгалтыг хэнд илүү зөвлөх вэ гэдэг энэ талаар ярилцъя. За нэгдүгээрт нэрнээс хэдүүл эхлэв тийм ээ. IELTS-ийн шалгалт болвол International English Language Testing System гэсэн 5 үгнээс товчилсон ийм олон улсын шалгалт явж байгаа. За нөгөө битээ бол 3 үгнээс бүрдсэн Person Testing English гэдэг 3 үгнээс бүрдсэн ийм товчлууд явж байгаа. За бидний одоо IELTS болон битээ гэд нэрлэлээд одоо дассан байна тийм ээ. За тэгэхээр эхний ялгаа бол энэ paper based, computer based гэдэг IELTS шалгалтыг өгч байгаа хүмүүст цаасаар IELTS өгөх үү? За эсвэл компьютероор IELTS өгөх гэсэн сонголтоос сонгодог болвол битээ шалгалтыг өгч байгаа хүмүүс бол зөвхөн компьютер суурьтайгаар өгдөг. Тэгэхээр цаасан хувилбар байхгүй гэсэн. За дараагийн нэг ялгаа бол scoring system байж гин, оноо өгөх систем. За IELTS-ийн шалгалт бол 0-9 оноон дээр 4 чадвар дээр listening одоо сонсох, унших, ярих, бичих гэсэн 4 чадвар дээр тус бүрд нь оноо өгдөг болвол одоо ялангуяа одоо манай нийтлэг залуучууд бол 7-оос дээш оноо гэлөө зорьдог тийм ээ. За ингэж оноо өгдөг болвол за тэгээд нэмээд одоо overall score буюу 4 оноог дундажлсан байдлаар бидний үндсэн оноо гарч ирдэг болвол битээ шалгалтын хувьд 10-аас 90 онооны хүрээнд оноо өгөгддөг. За ингээд энэчнээс бид мөн 4 чадвар дээр өгдөж байгаа. За нэг онцлог байгаа. Энэ дээр scoring хийхдээ нэлээд том онцлог явж байгаа. За IELTS-ийн шалгалт writing буюу бичих, speaking бол хүн суурьтайгаар гэдэг. Одоо таны бичсэн эсэйг бол хүн шалгадаг. За тантай хүн ярилцдаг. Тэгэхээр оноо өгөлтүүд бол дандаа хүн суурьтайгаар гэдэг. Гэтэл битээ шалгалтын хувьд бол AI буюу бид нар сүүлийн үед хиймэл оюун ухаан гэж ярьж байна тийм ээ. Хиймэл оюун ухаан суурьтайгаар automated scoring буюу одоо автоматад одоо компьютер таныг үнэлдэгэ. Таны одоо эсэйг ярих чадварыг бол компьютер үлддэг. За энүүгээр бол нэлийн ялгаатай. За тэгэхээр одоо жишээ нь би хүнтэй спикингээ ярмаар байна тийм. Одоо би хүнтэй ярилцмаар байна. Би эсэйгээ хүн шалгуулмаар байна. Илүү хүн суурьтай шалгалт өгнөгөөл шууд IELTS-ийн шалгалтыг зөвлөж байгаа. За нөгөө талдаа компьютер шалгах процесс бол хүнээс бол арай өөр шүү дээ тийм ээ. Компьютер бол тодорхой хэм маяг дээр тулгуурлаж, тодорхой паттерн гэж яддаг тийм ээ. Загвар дээр тулгуурлаж шалгадаг. Энүүгээр бас нэлийн ялгаатай явж байгаа. За цаашлбал энэ бас нэлийн нарийн хэсэг явж байгаа. Isolated skills буюу IELTS шалгалтын хувьд бол 4 чадвар хоорондоо үл хамаарах байдлаар шалгалтууд өгдөг, оноо өгөлтүүд өгдөг. За сонсох чадвар бол зөвхөн сонсох чадварыг л шалгаж яадаг. Тэгэхээр сонсох чадвар дээр л оноо өгнө. За бичих чадвар бол одоо зөвхөн бичих чадвар дээр л суурилж оноо өгөлтүүд бол явагдаж яадаг. За энэ нь бол одоо reading буюу унших чадвар дээр нөлөөлөхгүй гэсэн үг тийм ээ. За энэ speaking, writing, reading, listening гэсэн энэ 4 чадвар. Дөрвөлээ үл хамаарсан байдлаар оноогоо авдаг. За гэтэл битээ шалгалтын хувьд integrated scoring буюу integrated scoring гэвэл бусад одоо оноо өгөлтөө 4 чадвар дээр оноо авахаас гадна одоо зарим нэг repeat sentence гэх мэтчлэн тийм ээ өгүүлбэрийг давтнуу гэдэг хэсэг нь жишээ нь тухайн хүний listening сонсох, тухайн хүний speaking тийм ээ ярих чадваруудыг зэрэг үнэлж идэг. За энэ нь юу гэсэн үг гэхээр хоорондоо тухайн одоо чадварууд бол хоорондоо бие биендээ хамааралтай байдлаар оноо өгөлтүүд бол явагддаг энэ дотроо. За энэ нэг ялгаа явж байна. За мэдээ цаашлаа явбал IELTS-ийн шалгалт computer delivered одоо үр дүн тийм ээ оноогоо хэрхэн харах вэ гэвэл компьютероор IELTS-ийн шалгалт өгсөн үед бол 3-аас 5 өдрийн хугацаанд хардаг болвол одоо цаасан IELTS өгсөн бол 13 өдрийн дараа бол одоо өөрийнхөө result би үр дүнг бол харах боломжтой. За гэтэл битээ шалгалтын хувьд бол мэдээж компьютер суурьтай учраас 48 цаг буюу 2 өдрийн дотор шалгалтынхаа хариуг хардгаа гэсэн. За нийт шалгалтын үргэлжлэх хугацаа төстэй юм байна. IELTS-ийн шалгалт 2 цаг 45 минутын хугацаанд үргэлжилж байгаа. За харин битээ шалгалтын хувьд бол 2 цаг 15 минут. За нэг 30 минутаар богино хөгжиж байна тийм ээ. За үргэлжилж байна. За ингээд хамгийн сүүлийн чухал асуулт руу хэдүүлээ одоо энэ бол одоо бүх ярьсан яриагаа хөтлөвөл за ер нь IELTS-ийн шалгалт илүү амархан юм уу? Хэн өгөх вэ? За ер нь битээ илүү амархан юм уу? Хэн өгөх вэ гэдэг энэ асуулт байна. За IELTS-ийн шалгалтын хувьд бол мэдээж дэлхийд дээр явж байгаа англи хэлний одоо олон улсын төвшин тогтоох шалгалтаас хамгийн алдартай global буюу дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг шалгалт. За энэ нь бол одоо Европод очсон ч бай, та Азид очсон ч бай, Австралид очсон, Канадад очсон, Америкт очсон ч тийм ээ. За Их Британд очсон ч бүгдээрээ IELTS-ийн шалгалт хүлээн зөвшөөрөгдөж байгаа. За онцгойлон одоо их сургуулийн орчинд буюу одоо томоохон их сургуулиуд руу apply хийж одоо дэлхийн одоо топ 50-д байдаг. Топ 100-д байдаг энэ их сургуулиуд руу apply хийж өөрийнхөө материалыг өгнө гэвэл IELTS-ийн шалгалт бол recognized буюу танигдсан ийм шалгалт явж байгаа.
За битээ шалгалтыг хэн өгөхөг илүү үзэх вэ гэвэл за түрүүн ярьсан за компьютер технологи дээр одоо илүү одоо оноо оголтуудыг илүү үзэх нэмэх нь тийм ээ нэмэх нь илүү Австрали болон UK, New Zealand гэж байна тийм ээ. Австрали болон Их Британи, Шинэ Зеланд улсуудад руу илүү төвлөрсөн. За энэ бол глобал гэхээс илүү өргөн хүрээнд ашигладаг. За тэгээд илүү Австрали, Англи, за Шинэ Зеландуудад ашиглаж байгаа оноогоо ашиглаж байгаа бол битэг өгөх боломжтой гэсэн. За ингээд энэ хоёр шалгалтыг харьцуулбал зорилгын хувьд бол хоёулаа л ижилхэн хоёулаа олон улсын түвшинд англи хэлний чадварыг дөрвөн чадвар дээр үндэслээд тогтоож онооны системээр оноогоо өгөх зорилготой. Зорилго бол яг ижилхэн. За хүргэх хэлбэрийн хувьд компьютероор илүү өгсөн хиймэл оюухан оролцоотой, хиймэл оюухан суурьтай. За нөгөөх нь за мөн хүний оролцоотой тийм одоо IELTS-ийн шалгалтад хүний оролцоотой байдлаар өгөх ийм ялгаануудтай явж байгаа. Аль нэг нь хүнд, аль нэг нь илүү амархан гэдэг энэ бол худлаа мэдээлэл. Аль нь ч багш нь амархан, аль нь ч хүнд гэж хэлэхгүй. Хоёулаа зорилго нэгтэй. Өгөгдөх хэлбэрийн хувьд тийм ээ хэлбэрийн хувьд өөр байдлаар зохион болгодог ийм шалгалтууд байгаа. За тэгээд шийдвэрээ та бүхэн мэрэгэн гаргаарай гэж багшийн зүгээс хүсэх байна.